Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл олгох зорилготой Next Media нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийнхөө дугаараар би та бүхэнд 2017 оны Samsung брендийн A5 утсыг танилцуулна. За тэгэхээр яг одоо миний гарт Samsung брендийн 2017 оны шинэ загварын A5 утас маань байж байна. Энэ утсыг одоо бүгдээрээ хамтдаа хайрцагнаас нь задлаа. За тэгэхээр яг одоо A5 утасныхаа хайрцагийг лацын задлаад хайрцагнаас нь гаргаж байна. За мэдээж гар утас маань өрөнгөөр байж байна. За мөн энд гар утасны заав ном болон аль биесны баталгааны хуудас байж байгаа. За мөн мэдээж USB кабель байна. За мөн адаптер байж байна. Энд чихвч. За энд мөн micro USB-г C-type USB руу шилжүүлдэг конвертер байж байна. За тэгэхээр 17 оны A5 утсын маань хамгийн гол онцлог гэвэл micro USB биш C-type USB-г ашигладаг болсон байж байгаараа нэг онцлог нь байгаа. За тэгэхээр 17 оны A5 утас маань хамгийн гадаргуу нь хамгийн өндөр зэрэглэлийн шил болон металл гадаргуугаар хийгдсэн байгаа. За 16 оны A5-аас ямар ялгаатай вэ гэхээр 16 оны A5 маань ерөнхий хэлбэр дүрсийн хувьд бол дөрвөлжин байсан бол за 17 оных нь өнцгүүд нь арай жоохон дугуйрсан хэлбэртэй болж ирсэн. 17 оны A5 маань 2 сим-ийн оролттой. За мөн дээр нь нэмээд micro SD-ний оролттой. Ийм 3 үртэй болсон байгаа гэсэн үг. Үүгээрээ бас 16 оныхоос илүү давуу талтай. За мөн бас нэг давуу тал нь гэх юм бол IP68 стандартын тоос шороо болон ус чигнээс хамгаалсан ийм хамгаалттай байгаа. Samsung-ийн хамгийн сүүлийн Exynos 7880 чипийн 1.9 ГГц-ийн CPU-тэй байгаа. За энэ бол одоо таны утсанд ямар ч ачааллыг даах чадвартай, ямар ч аппликейшнийг ажиллуулах боломжтой гэсэн үг. За мөн бас нэг давуу тал нь та бүхэн харж байгаа утас маань Galaxy S7 сери дээр ажилладаг Always on Display гэдэг функцийг энэ утас маань өөр дээрээ шингээж өгсөн байгаа. За Always on Display гэдэг маань таны утас маань үргэлж асаалттай. За жишээ нь одоо цаг байдаг юм уу? Эсвэл одоо календар, хуанли байдаг юм уу? Таны гол хэрэгцээтэй гэсэн мэдээллүүдийг үргэлж дэлгэцэн дээр чинь асаалттай байлгаж байна гэсэн. Манай залуучууд маань их селфи их дуртай байдаг. Тэгвэл 16 оны A5 маань 8 мегапикселийн селфиний камертай буюу урд камер 8 мегапиксел байсан бол 17 оны энэхүү A5 утсанд маань селфиний камер нь мөн адил арийнхаа камертай адилхан 16 мегапиксел болж ирсэн байна. Зураг авах товч маань таны хүссэн газар очих боломжтой байна. За жишээ нь ингэж селфи хийдэг хүн байвал одоо товч нь энд байлаа гэхэд зураг авах боломжгүй байгаад идэг. Тэгэхээр энэ товчоо та өөрөө хүссэн газараа байршуулаад селфиний зураг авах боломжтой байгаа гэсэн. За батарейны хувьд гэх юм бол 16 оны A5 маань 2900 мАh багтаамжтай ийм батарейтай байсан бол 17 оных нь 3000 мАh багтаамжтай болж илүү томссон байгаа. Тэгэхээр таны утас маань цэнийг хурдан дуусгах гэдэг асуудлаас ангиж ирж цэнийгээ илүү удаан барих боломжтой болсон байгаа гэсэн. Тэгэхээр Next Media нэвтрүүлэг маань та бүхэндээ 2017 оны Samsung брендийн шинэ загварын A5 утсыг та бүхэндээ танилцууллаа. Энэхүү A5 утсыг та бүхэн манай Next Electronics-ийн бүх салбар дэлгүүрүүдээс сая 99,900 төгрөгөөр бэлэг урамшууллуудын хамтаар худалдах боломжтой байгаа. За хүсэх юм бол та бүхэн бүх банкны лизингийн зээлээр бас худалдах боломжтой байгаа шүү. Ингээд бүгдээрээ дараагийнхаа Next Media нэвтрүүлгээр уулзлаа. Түр баярлалаа.